Монголын 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид гавьяат тамирчин боллоо. Монголын эдийн засгийн форумын үеэр ерөнхий сайд Зандан Шатар эдийн засагт баримтлах гол зарчмуудаа танилцуулна гэлээ. Салбарын хамгаалагч гишүүд гарч ирэн төсвийн таналтад цаад болж байгааг зарим гишүүд шүүмжиллээ. 2023 онд хийгдсэн хүний эрхийн боловсролын арга зүй сэдвт симпозиумын үр дүн хэрэгжилт 51 хувьтай байна. Могоо хорны ерөндөг 7 дугаар сарын 22-нд ирнэ гэлээ. Харин тэрэг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Үндэсний их баяр наадмын босгон дээр монголчуудыг үндэснээрээ баярлаж омогшоход хүргэсэн нэг үйл явдал болсон нь Монголын эмэгтэй 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн арга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн явдал байлаа. Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн багийн дэлхийн тавцанд түүхэн амжилт гаргасан явдалд Монгол төрийн тэргүүн талархал илэрхийлж шагнал гардууллаа. Ингэснээр өнөөдөр Монгол улс 4-4 шинэхэн гавьяат тамирчтай үлгийдэн авлаа. Сагсан бөмбөгийн 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид эх орон элэг нэгт монголчуудаа баярлуулж, эв нэгдэлд хүч чадал өршөлтгийг дахин нотолж, багийн спортоор дэлхийн дэд авраг болж, Монгол эмэгтэйчүүдийн хүч чадал, авиас чадварыг дэлхийн нийтэд таниулсан бахтам сайхан амжилтыг та бүхэн маань гаргаж чадлаа. 2025 онд Монгол улсад болох дэлхийн аргад яг 3 жилийн өмнөөс яг бэлдэж эхэлсэн. Яг миний хувьд гэх юм бол яг Монгол болох зохион байгуулалт дэлхийн арга шалгаруулалт тэмцээнд би заавал оролцсон гэдээ өөртөө маш том зорилго тавьсан байсан. Яг тэрнийхээ хэрээр бэлтгэл сургуультаа сайн хийсэн. Тэгээд бэлтгэгчмэлж маш их авсан. Бэлтгэгчмэлтэйгээ ч гэсэндээ маш сайн тэмцэн. Тэгээд өөртөө ч гэсэн амар сайн тэмцэн. Гэр бүлийн хүмүүс маань ч гэсэн намайг амар сайн спортлж өгсөн. Тэгээд тэрний өвчнөд бас өнөөдөр ингээд шигшээ багтаа шигшээ багийнхаа алхачаар тоглоод дэлхийн аваргын мөнгөн медаль аваад тэгээд өнөөдөр ингээд гавьяат тамирчин болоод баг хамт олноороо ингээд бүр яг зүүд юм шиг яг энэ бодтой ингээд амьдралаа ингээд явж байгаа даа бүр үнэхээр маш их таалах шээ. Монгол ард түмэн маань ингээд биднийг дэмждэг гэдгийг мэддэг болохоор тэгээд тэр хариуг нь яаж өгөх үү гэдэг ингээд тэр мөрөөдлийг л тээж энэ олон жил одоо ингээд маш их шаргуу хөдөлмөрлөлөө тэгээд хөдөлмөрийн үр дүн гардыг байна. Тэгээд одоо тэглээгээд ингээд бид нэр бол ингээд миний бодлоор маш залуу баг гэж бодож байна. Тийм болохоор ингээд биднэрт ирээдүй байгаа. Тэгээд одоо ингээд энэ их хайр хүндлэлийг одоо хөдөлмөрөөрөө ойл хариу барихыг хичээн. Тэгээд илүү дааж энэ хайрыг дааж амьдрахын тулд илүү бас юм хамбал болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Тэр үе бүр ингээд би өөртөө ч итгээгүй орсныхын дараа яг кольцоо руу ороод би бүр хараад ингээд амар гайхсан. Тэгээд бүр ингээд ойлхаас аргагүй бүр амар гоо шидэлтэйсэн болохоор би тэрийг бүр хизээж мартахгүй. Тэгээд ялангуяа тэр шидэлтийг хийхэд бидэд дэмжсэн ард түмэн маань байна. Тэгээд бүх фэнүүд үзэгчд маань байна. Тэгээд тэрийг оруулахын тулд би бүр бүх зүйлээ дайчилсан. Бүр амар итгэлтэй байсан. Заавал хожин тэгжиж бидэд медальтай байх юм байна гэдэг зүйлийг амар өөртөө зоригжуулж яг тоглолтын үед тэгж гарч ирсэн. Миний хувьд одоо энэ жилийн дэлхийн аваргын мөнгөн медаль маань миний хамгийн анхны олон улсын медаль байлаа. Тэгээд хамгийн анхны олон улсын медаль маань Монголын явж исэн хамгийн багийн спортын хамгийн том оргилынх нь медаль. Тэгээд дээрээс нь үүгээрээ шууд гавьяат тамирчин болж байгаа нь үнээр итгэж чадахгүй байна. Тэгээд одоо ч гэсэн ер нь бол яг энэ зүйл төрж байгаадаа ч гэсэн илэрч чадахгүй л байна. Гэхдээ одоо ингээл мэдгүй амар л гоё юм сэтгэл хангалуун догдлон байна да. Энэхүүдэд сагсан бөмбөгийн спортынхноос гавьяат тамирчин цол хүртсэн анхны эмэгтэй гавьяатууд болж байна. Мөн багийн спортын төрөлд багаар гавьяат цол хүртсэн анхны тохиолдол болж байна. Түүнчлэн багийн гишүүн Нандин Үслийн тухайд 18 наснда Монгол улсын гавьяат тамирчин болсноор хамгийн залуу гавьяат тамирчин боллоо. Тэдний энэ амжилтад ерөнхийлөгчөөс гадна ерөнхий сайд баяр хүргэж 500 сая төгрөг ардуулсан өглөө. Цаашдаа Монгол улсын гадуур өнөөдөр үзүүлж байгаа дэмжлэг бол олимпийн бэлтгэл болон бүхлээр дэмжиж ажиллана. Бид нар хүний хөгжил бол манай засгийн газрын хамгийн том яагаад төсөл байна гэж хэлсэн. Сая аймгийн дарга нартаач тийм бүргөглөө. Таад бол Монголын залуучуудын хүний хөгжлийн ямар хүчтэй юм бэ гэдгийг харуулсан. Бас залуучуудаа урам зориг өгч тэднээс бас ахаад ийм амжилт гарч болох бүх Монголын бүх залуучууд харсан гэдэгт итгэж байна. Та бүхэн өнөхөр бахарч байгаа шүү. Мөн соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайд ундрам тамирчин тус бүрт 1 удаа 25 сая төгрөг 2026 оноос эхлэн сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгохоор болсноо мэдэгдлээ.
Монголын эдийн засгийн форум энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Төр хувийн хөвшил хийгээд манай улсыг сонирхогчид, олон улсны хөрөнгө оруулагчид нэг дор цугладаг энэ форумаар энэ жил ямар сэдэв агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнөх талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө. Төр хувийн хөвшил хөрөнгө оруулагчид гээд бүхий л талууд хоорондоо уулзаж, сонирхсон төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцаж, асуудлаа хэлэлцдэг хамгийн том талбар бол Монголын эдийн засгийн форум. За энэ жилийн тухайд засаглал ба бизнесийн орчин, дэд бүтэц ба хөрөнгө оруулалт, шинэ эдийн засаг, уул уурхай ба стратегийн нөөц гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд салбар хуралдаан, дугуй ширээний ярилцлагууд зохион байгуулагдах юм байна. За түүнчлэн шинээр байгуулагдсан Зандан шатрын засгийн газар эдийн засгийн чиглэлд ямар бодлого чиглэл барьж ажиллах вэ гэдгээ форумын үеэр танилцуулж мэдээлэл өгөх нэ. Монгол Улсын засгийн газар бол хөрөнгө оруулагчдад нээлттэй байна гэдгээ бол энэ форумын үеэр зарлана. Шаардлагатай санхүүжилтийн гэрээ хэлцээрүүдийг бол энэ форумын үеэр хийн. Энэ үеэр Монгол Улсын ерөнхий сайд цаашд хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар эдийн засагт баримтлах гол зарчмуудаа бол бас танилцуулна. Бизнес дэглэлтэй Монгол хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн яаж татах юм, хот төлөвлөлтийн асуудлаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэх энэ доктортой хөгжил, шинэ эдийн засаг гэдэг чиглэлээр тэгээ мэдээч хэрэг нь уул уурхайн салбарт энэ хийсэн гэрээ Орано алт 3 гэдэг энэ чиглэлээр бол илүү тодорхой мэдээллүүдийг оролцогчдод бид нар бол өгөөд явчихна гэж бодож байна. За энэ удаад энэ JP Morgan-ы дугуй ширээний яриа. JP Morgan гэдэг бол дэлхийн хамгийн том банк байгаа. Өнөөдөр гадаад хөрөнгө оруулалт санхүүжилт гэж ярьж байгаа үед энэ банкны нөхдүүд дугуй ширээний яриа хийж байгаа нь бол нэлээд сонирхолтой анхаарал татсан ажил болно. Тин эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй, Монголын эдийн засаг савлгаатай байгаа энэ үед гадны хөрөнгө оруулагч хөгжлийн түншүүдийн сонирхлыг татаж хамтран ажиллах нь чухал байгааг тэд хэлж байлаа. За нөгөө тэгүүр эдийн засгийн өсөлтийг хангах, бизнесийн орчныг сайжруулах нь дан ганц засгийн газрын ажил биш. Тал бүрийн оролцоо, санал санаачлаг чухал. За иймд Монголын эдийн засгийн форумын үеэр харилцан ойлголцолд хүрч хамтран ажиллах гэрээнүүд үзэглэгдэн гэдгийг ч хэлж байлаа. Энэ оны төсвийг тодтогоож хэмнэлт хий гэж шаардаж байсан улсын хурлын гишүүд цагаад болонгууд энэ салбараас хасаж болохгүй, тэр салбарыг буцааж нэм гэх зэргээр янз бүрийн шаардлагыг засгийн газарт тавих боллоо. Зарим тохиолдолд төрийн хэмнэлтийн тухай хуулиар хөрөнгө оруулалтаа асуусан салбарын төсвийгч буцаа нэмэгдүүлэх тухай ярьж байна. Нэг ёсондоо салбарын хамгаалагч гишүүд гарч ирэн төсвийн таналтад саад болох гэж байгааг зарим гишүүд шүүмжилж байна. Иймд төсвийн хуваарлалт, төсвийн таналт хийхдээ эренбийг тодорхой болгож үндэсний аюулгүй байдлын шалгуурт нийцүүлдэг байх ёстойг хэллээ. Сүүхэтээ нэгэн төсвөө авч үлдчихэж байгаа юм шиг үгүүнүүд нь ингээд гээгдэх гээд байгаа юм шиг юм болчиход. Тэгээ нөгөө энэ сангийн сайд руугаа болохоор хасчлаа гэдэг энэ хүн чинь субъектив хасалт хийхгүй байгаа шүү дээ. Яа тэгэхээр ингээд тан гэж бүгдээрээ улс төр хийж шахчихад хасас тавсныхын дараагаар болохоор чи танчлаа гэдэг байдлаар дайраад иж болохгүй гэсэн санал. Эренбийн тодорхой болоод тэр үндсэн аюулгүй байдлын 6 шалгуурт нийцүүлээд энийг хийчих юм бол хин эндээ амар төрийн бодлогоч нь тодорхой болчвол хин эндээ амар болчиход байгаа байхгүй. Салбаруудыг чухал биш гэж гишүүд хоорондоо ам уралдуулахын оронд эрен бэлхэн зүйтэй гэдэг саналыг тэрээр хэллээ. За ингэснээр эренбийн дагуу бүх асуудал шийдэгдэж гишүүдийн ус төржилтөж багасна гэлээ. За нөгөөтэйгөөр төсөв таналт хийхэд саад болдог бас нэг зүйл бол салбаруудын хуулинд туссан хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, дэмжлэг. За энэ бүхнийг эргэж харж байж төсвийн орлогыг урьдчилан хуваарлдаг байдал арилна гэдгийг ч зарим гишүүд хэллээ. Сүүлийн 30 жил хүн болгон дураараа тоглоод хүн болгон өөрөө хууль санаачлаад тэрийгэ батлуулах гэж гүйж их хурлын гишүүдийг лоббидоод тэрийгэ батлаад тэр нь төсөвдөө дандаа дарамтуулж ирдэг. Тийм нөхцөлөд л үүссэн. Энэ нийтлэг хэм хэмжээг салбар бүр тусдаа хуулиар зохицуулах хандлага нэмэгдээд байгаа. Ер нь төсвийн реформ, зардлын реформ хийх орон зай айгүй хязгаарлагдмал. Сая тодглохын үеэр бид 42 хуулиар нийтдээ нэг бараг 5 их 80 төгрөгийн ийм аль хэдийн зардлыг төсөвд хуваарлчихсан ийм залтууд дээр одоо эргэж харъя гэдэг ийм санал бэлдсэн байгаа. За тодтолтод авахцаад ороод ирэхээр өнөхөө цаг хугацааны үед тодглоож иж амжихааргүй байсан. За тийм учраас төр хойшлуулаад эх оны төсөвдөө цуг өргөн барина. За тэрийг хийхгүйгээр бид нар одоо төсөв дээр реформ гэдэг ойлголт ерөөс хаанч байхгүй. Ямар ч боломж байхгүй.
Төсөвт реформ хийхийн тулд 42% нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг сангийн сайд хэлж байлаа. Зарим эдгээр хуулийн өөрчлөлтийг улсын хурал дэмжиж баталж байж төсвийн реформ жинхэнэ утгаараа хийгдэх орон зай бий болно гэдгийг ч хэлж байсан юм а. Талаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. 2023 онд хийгдсэн хүний эрхийн боловсролын арга зүй сэдвт симпозиумын үр дүн хэрэгжилт 2 жилийн дараа 51% буюу хангалтгүй үнэлгээтэй гарчээ. Мэргэжлийн байгууллага төрийн байгууллагуудад судалгаа үнэлгээ хийж зөвлөмж шаардлага гаргадагч энэ нь биелэлээ болдоггүй нэг жишээ нь энэ болж байна. Энэ тухай өнөөдөр хүний эрхийн боловсролын симпозиум 2025-ын үеэр яригдлаа. Төрийн байгууллагууд хүний эрхийн талаарх ойлголт мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд тэргүүлэх ёстой. Хүний эрхийн комиссоос 12 төрлийн байгууллагад энэ талаарх зөвлөмжийг 2 жилийн өмнө хүргүүлэхэд ганцхан худалдаа аж үйлдвэрийн танхимал бүрэн хэрэгжүүлжээ. Мөн засгийн газрын хэрэг эрхлэх газарт 4 арга хэмжээг төлөвлөн хүргүүлэхэд 3 арга хэмжээ нь хэрэгжээгүй гэлээ. Иймд нийт төрийн байгууллагууд хангалтгүй үнэлгээ авсан байна. Хүний эрхийн талаарх ойлголт мэдээлэл боловсролын хангалтгүй байдал нь нийгмийн хөгжилд төсвөргөөр нөлөөлдөг. Цаашлаад ёс бус үйлдэл, гэмт хэргийн тоо нэмэгдэхэд ч нөлөөлж байгаа гэлээ. Нийгэм боловсролын түгээгтэй холбоотой хариалах байгууллагуудад иргэд олон нийтэд мэдээлэл сурчлага хүргэхийн ажил 40% гүйцэтгэлтэйгээд ингээд засгийн газрын хэрэглэх газар маань 10% гүйцэтгэлтэй гарч байгаа. Тэгэхээр зөвлөмж тутсан арга хэмжээнүүд маань хэрхэн хэрэгжиж байна гэдгийг хэлээд байна. За боловсролын яамны хувьд бол 15 арга хэмжээг төлөвлөсөн. За 6 арга хэмжээг бол хэрхэн төлөвлөсөн талаар бол тайлгналтай бол бүрэн ирүүлээгүй. Олон нийтийн дунд хүний эрхийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэхийн тулд боловсролын тогтолцоог хүний эрхийн боловсролын асуудалтай холбон авч үзэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзжээ. Сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бүх төвшний сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн боловсролын талаар оруулах хэрэгтэйг энэхүү хэлэлцүүлгээр онцолж байлаа. Боловсролын хөтөлбөр шинжлэж байгаатай холбоотойгоор боловсролын хөтөлбөрт насны боловсрол яг хүний эрхийн боловсрол яаж суух ёстой одоо жишээлбэл сургуулийн өмнөх боловсролоос ахуулаад дээд боловсрол хүртэл анги олон төвшин болгонд хүний эрхийн ямар мэдлэг, чадвар, ойлголт хүүхдэд суух ёстой вэ гэдгийг нэгтгэсэн юм матрисыг боловсруулад дараа нөгөөний тохирох газруудад нь бид нарт зөвлөмжөөр хүргүүлэхээр байгаа юм. Таиланд, Япон зэрэг улс орнуудын ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсрол түгээх дэмжих хууль дүрмтэй байдаг тухай мөн хэлэлцүүлгийн үеэр дурдж байлаа. Ипотекийн зээлээ даатгалд хамруулсан ихэнх иргэд гинтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагддаг. Энэ нь гинтийн хохирол учирсан үед л нөхөн төлбөр авах зохицуулалттай. Харин шинжлэгдсэн зохицуулалтаар урт хугацааны амьдралын даатгалд хамрагдахаар болж байна. Шинэ зохицуулалтаар даатгалын хүрээ нөхөн төлбөр авах боломжийг нэмж өгсөн гэж санхүүгийн зохицуулах орооноос тайлбарлалаа. Ипотекийн зээлтэй эргэн өвчний улмаас гинтийн ослоор амнасаа алдсан эсвэл хөдөлмөрийн чадамжаа 70-аас дээш хувиар алдсан тохиолдолд зээлдэгчийн хохирлыг даатгалын компани хариуцахаар болж байна. Өмнө нь зөвхөн гинтийн ослын эрсдлийг даатгалын компани үнэлж нөхөн төлбөр өгдөг зохицуулалттай байсан юм. Нэг үгээр бол даатгалын хүрээ нөхөн төлбөр авах боломжийг нэмж өгсөн гэж тайлбарлаж байна. За, ердийн даатгалын компаниуд маань бол гинтийн ослын шалтгаанд нас баралт буюу амнасны эрсдлийг бол даатгах байгаа гэсэн үг. Тэгэхээр дөрөв хэлсэнчлэн энэ маань өөрөө нийт тохиолдлын маань өөрөө 20% байдаг. За 80% нь болохоор яг энэ өвчлөөс болоод байна. Одоо хорт хавдраарч гэдэг юм уу одоо энэ босод зүрх судасны өвчлөлч гэдэг юм уу эдгээр тохиолдлууд маань бол маш өндөр байгаад байдаг. Тэгэхээр энэ хүү эрсдлээс даатгалдаг даатгал нь өөрөө амьдралын даатгал байдаг юм аа. Мөн шин зохицуулалт хэрэгжснээр ипотекийн зээлийн даатгалтай иргэний сарын дундаж төлөлт 10,000 төгрөг байсан бол урт хугацааны амьдралын даатгалд хамрагдсанаар 20,000 төгрөг болж нэмэгдэнэ. Олон нийтийн сүлжээнд яригдаад байгаа 15-аас 20 сая төгрөг төлнө гэдэг нь худал мэдээлэл гэлээ. Гэхдээ санхүүгийн зохицуулах хорон даатгалын үн хүү зэргийг тогтоохгүй. Зах зээлийн журмаар даатгалын компаниуд үнийг тогтоодог юм байна.
Одоогоор урт хугацааны амьдралын даатгалыг 2 компани хийж байгаа бол ойрын хугацаанд 5-аас 6 болж нэмэгдэхээр байгаа юм. Бид нар санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол одоо зээлдэгчийн тэр эрсдлийг хааж байгаа ипотекийн даатгалын зохицуултыг илүү одоо олон давхар хамгаалттай, илүү бүрэн хамгаалалттай эрсдлийг хамгаалдаг ийм тогтолцоорыг илүү шилжүүлэхээр холбогдох шийдвэрийг гаргаад байгаа. Ипотекийн даатгалд хамрагдсан байгаа хүмүүсийн ч гэсэн адилхан сайн дураар хамрагдсан гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс энэ шин тогтолцоо руу шилжээд даатгалын компаниас болоод урт хугацааны даатгалын компаниар бүрэн эрсдлээ хамгаалуулсан одоо өвчний улмаас ч гэсэн одоо тэрнээс түрүүний хэлдэг нас сурах болон хөдөлмөрийн чадвараа 70-аас дээшээр алдахад болвол одоо хамгаалагддаг энэ даатгалын тогтолцоо руу шилжих. Манай улс амьдрах орчны аюулгүй байдал, хоол хүнс, дадал зуршлаас нөлөөлөх өвчлөл өндөртэй орон юм. Иргэдийн дундах даатгалын мэдлэг хомсоос үүдэлтэй ташаа ойлголт нь эрсдэл аюулгүй байдлыг хангахгүй тул үнэн зөв мэдээллийг холбогдох албанаас тодруулж хэвшихийг уриаллаа. Тэнгэр телевизтэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гадуур зорчих битгий хэл энгийн хүн хүртэл алхаад явхад хэцүү газрууд их байдаг. Харин энэ асуудлыг туслахын тулд шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш оюутнууд харааны бэрхшээлтэй хүмүүст гадаад орчны саадыг хэлж өгдөг ухаалаг хөтж аппликейшнийг бүтээсэн байна. Смарт төвшин баг байна. Энэхүү бүтээлийн анхны санааг шүтээсийн багш Үлзий Баяр гаргажээ. Тэрээр гадуур явж байхдаа харааны бэрхшээлтэй хүнд тусалж яриа өрнүүлснээр энэхүү санаа нь бий болсон талаар хэлж байлаа. Тэрээр энэхүү санаагаа жил гарan бодож яваад 2024 оны 10 сараас оюутнуудаагаа хамтран хөгжүүлэлт хийж эхэлсэн байна. Нэмэлт хөрөм шаардлагагүйгээр гар утасных нь камерыг ашиглаад одоо эргэн тойрных нь орчны мэдээллийг л одоо биднээс тухайн одоо хэрэглэгчд өгөх юм зорилготой гэсэн үг. Энгийнээр хэлэх юм бол ер нь бол таны урд шат байна, таны урд зам байна, таны урд гарц байна. 5 метрийн дараа одоо явган гарц эхэлж шүү. Эсвэл бол зүүн талаас тэдэн метрийн зайд машин ирж гин, дугуйтан хүн явж гин, тийм ээ. Эсвэл хажууд ч шалбаг байна уу, зам эвдэрсэн байна уу. Тэдгээр ердөөсөө л яг эргэн тойрных нь орчны мэдээллийг өгөх ийм зорилттой аппликейшн байгаа. Тус аппликейшн нь 2 хувилбартай. Эхний хувилбар хэрэглэгчийн урд буй объектыг хиймэл оюунаар таниж орон зайг тооцоолж аудио байдлаар мэдээлэл хүргэх юм. Харин 2 дахь хувилбар нь дуу хоолойгоор удирдах, очих газрын маршрутыг гарган зааварлан дамжуулдаг байна. Сайтын систем бас бид бүхэн бас оруулж өгсөн байгаа. Энэ юу вэ гэхээр за одоо жишээлбэл нөгөө гудамжаар явж байхдаа ч юм уу дотоод орчин байланд нь ч болно. Хамгийн ойрхон эмийн сан хаана байна гэхэд л тийм ээ. Тэдэн метрийн зайд тийм эмийн сан байгаа шүү ч тийм юм. Ерөнхийдөө бол нөгөө нэг одоо юу гэдгийг хүнд туслах зорилттой ийм л систем байгаа. Одоогоор яг үүнтэй ижил төрлийн бүтээл манай улсад байхгүй гэдгийг тухайн багийнхан хэлж байлаа. Тэд системээ илүү сайжруулахын тулд хиймэл оюуны гүнзгий сургалтын алгоритмуудад тулгуурлан хөгжүүлж байгаа гэлээ. Ухаалаг хөтөч аппликейшнаараа олон улсын нэлээд олон тэмцээнд оролцсон шагналт байранд орж ирсэн байна. Одоогоор олон нийтэд гаргахын тулд хөгжүүлэлт хийх багийн гишүүдийг нэмэгдүүлэн хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа гэдгийг хэлж байлаа. Хүчтэй салхи шуурганаас үүдэн Сүхбаатарын талбайд байрлах, тайз норж 4 хүн гэмтсэн тухай мэдээлэл дөнгөж саярлаа. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм байна. Мөн хүчтэй салхины улмаас төв талбайд зассан хиймэл зүйлэг хийсэн байна. Энэ тухай мэдээллийг бид бүхэн нэгтлэн маргааш дэлгэрэнгүй хөрөх болно. Дараагийн мэдээ хүргэе. Сүүлийн 5 жилийн хугацаанд гэмтэл савх судлалын үндэсний төвд могоод татгуулсан 245 тохиолдол бүртгэгдэжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх үедээ 2-5 хоногийн дотор нас барсан тохиолдол 2 байдаг. Хүчтэй борооны дараах үеэр тээврийн хэрэгслээр дамжин хотын ойр орчимд могоо нэмэгдэж байна. Бамбай хоншорт болон Аршааны могоо нь хордлогын цочмог үр дагавартай, эмнэлгийн тусламжгүй тохиолдолд амьсгал зогсох аюултай. Ийм цаг үед дотооддоо эмчилгээний ерөнтгийг үйлдвэрлэх боломжгүй, гаднаас импортлж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байна.
Хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд нэг аав 8 сартай хүүхэд нь бамбаа оншорт могоод татгуулсан учраас гадны улсаас ерөндөг авчрах хүн хайж тусламж ирсэн. Энэ үйл явдлаар манай улс могоо орны ерөндөггүй нөөцөн дууссан тухай асуудал сөхөгдсөн билээ. Ингээд салбарын сайд нь биотехнологийн үйлдвэр манад хөгжөөгүй учраас дотооддоо үйлдвэрлэх боломжгүй импортоор авна. Эхнээсээ ирсэн гэж мэдээлэл хийсэн ч өнөөдрийг хүртэл ерөндөг им тариа ирээгүй байна. Хамгийн ихний ээлж энэ сарын 22-нд ирнэ гэлээ. Энэ 7 хоногийн нэгд өдөр бид нар очиж бас уулзалт хийгээд за ингээд Катар талтай холбогдох мэдээллүүдийг өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл нийт одоо 5 жилийн сүүлийн тохиолдол за хүнтэй уялдсан улсын хэрэгцээ, нэгжлийн хэрэгцээ гэх мэт бол хэмжээг одоо хүсэлтийг хургуулсан байгаа. За ингээд бол биднэрт Катарын талаас 7 сарын 22 гэхэд бол энэ нэгжлийн хэрэгцээг нь бол биднэрт нийлүүлэх юм боломжтой гэсэн юм хариуг өгсөн байгаа. Одоогийн байдлаар бамбаа оншорт могоо татгуулсны улмаас 8 хүн гэмтэл согох судлалын үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байна. Бамбаа оншорт аршааны могоо нь аялал жуулчлал ихсэж байгаатай холбоотой иргэдийн тээш автомашины моторт дайгдан хот руу орж ирж байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай автомашины зогсоолд байгаа нь бүх хүнд эрсдэл үүсгэж байгаамаа. Нийслэлийн байгаль орчны газарт өнгөрсөн онд 58 могооны дуудлага ирсэн байна. Энэ онд 5 дугаар сараас эхлэн бамбаа оншорт аршааны могоотой холбоотой нийт 19 дуудлага ирсэн байгаамаа. Могооны дуудлага 7, 8, 9 дугаар саруудад нэмэгдэх хандлагатай байгааг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Ер нь могоо маань одоо хөдөө орнот явж байгаа могоо машины одоо моторын эрсд орж ирж байгаа тохиолдол нь бол могоо маань өөрөө хүүтэмжтэй амттай учраас одоо дулаан одоо мэдрээд дулаан газар руу тэмүүлээд одоо моторын хэсэг одоо машины одоо доод яндангийн хэсгээр ороод тэгээд одоо автомашин дайгдаад орж иж байгаа хотын төвөр бол. Могод хазуулснаас хойш 12 цагийн дотор могоо хорны ерөндөгийг хийвэл үр дүнтэй байдаг. Гэтэл энэхүү ерөндөгийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй импортлж байгаа нь гинтийн нөхцөлд цаг хугацаа алдах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тиймээс жил бүр тодорхой хэмжээний нөөцтэй байх, төсвийн мөнгийг нь тогтмол шийддэг байх хэрэгтэй байна. Монголын орон зохиолд дайны түүх олон удаа дүрслэгдэж ирсэн ч энэ удаа эмэгтэй хүний дотоод ертөнцөөс түүхийг дахин нэг унших фронт хэмээх Инглийн бадам номын нээлт боллоо. Энэ ном нь нэгэн жирийн эмэгтэйн дүрээр дамжуулан дайны үед олон зуун ээж эхчүүд сэтгэл өвдөн хүлээж тусалдаг гэх санааг гаргажээ. 1940-од оны ихэнх үед бадам гихч эмэгтэй 1600 бог мал, 24 адуу, нэг тэмээ, мөн 10,000 төгрөгийг фронтод хандвалсан нь тухайн үедээ гайхагдаж байсан. Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд 600 сая гаруй эмэгтэй дайны нөлөөнд амьдарч байсан бол тэдгээрийн 40% нь амь насны эргэцэн гих тоо баримт байдаг. Гэвч түүхэнд тэдний тухай яриа тун ховор. Харин энэ ном тэднийг дурсах дуугүй өнгөрсөн баатруудын түүхийг хойч үедээ хүргэх нэгэн гүүр болж байгаа нь онцлог юм а. Дос зохиолыг зохиолын гол баатар Бадмын зэхүү бичжээ. 2005 оноос л ер нь баг хөгшөөж ихэд тухай ер нь судалж таниулж олон түмэнд хүртэл болох ёстой. Нэлээд мэдээ материалыг цуглуулж явж мэдээгүй. Бага ахуй цагт минь амьд минь байж исэн. Гараас нь хөтлөөд явж исэн. Ийм хүнийхээ тухай өнөөдрийн номдоо тусгасандаа их баяртай байна. Өнөөдөр бид тод номын гэрэлтэв намтар судлалын цувралынхаа 29 дахь батгийг гаргаж байна. Энэ батал дээр фронт хэмээх Инглийн бадам гэж хүний тухай одоо судалсан бүтээл юм байна. Дэлхийн 2 дугаар дайны үед хамгийн ихэнд нь одоо оролцож зөвлөлтийн ард түмэнд туслан зэмлэг өгснөөр алдартай хүн байна. Бидний өмнөх судалгаа ялангуяа сонины материал ч юм уу тийм зүйлээр байлсан тоо баримтуудыг архивын баримтаар батлахыг оролцсон байгаа. 2 дугаарт энэ хүн яагаад ийм их том хэмжээний одоо ханилуу тусламжийг зөвлөлтийн ард түмэнд өгөв. Энэ хүн өөрөө ямар үзэл бодолтой ямар хүн байсан бэ гэдэг. Номын зохиолчийн хэлснээр энэ бол зөвхөн бадамгайн тухай бас дайны үед ард талд нь үлдэж хүлээлт донд өдөр хоногийг өнгөрүүлсэн 100 иргэнэд төлөөлөл болсон түүх гэлээ. Дайн бол зөвхөн түүхийн хуудас биш. Тэр бол хүний сэтгэлийн тулаан юм. Харин уран зохиол нь энэ бүхнийг илүү гүн гүнзгий, илүү хүнлэг, мартагдашгүй болгосон гэж номын зохиолч хэллээ. Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Монголын төр нийгэм шашин соёлын эрд зүтгэлтэн өндөр гэгээн зан азрын мэлмиг эсний 390 жилийн ог энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. Энэ ажлын хүрээнд өндөр гэгээн зан азар түүх өв соёл 300 эргэх олон улсын эрдэм шинжилгээний хорлыг зохион байгууллаа.
Өнөөдөр өндөр гэгийн зан назрын бүтээсэн шашин болон урлаг соёлын бүтээлүүдийн түүхийн өв уламжлагдж буй байдал архитектурын дурсгалуудыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх боломж үндэслэл хамгаалалтын асуудлыг хөндлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 10 гаруй улсын 220 орчим доктор профессорууд оролцож байна. Зөвхөн оюуны өмчийн талаасаа ингэж ярихад бол бид өндөр гэгээнэ түүний жанлав цогцол гэсэн эв нэгдлийн философи гэвэл одоо бид ойлгож нэгдэн ягтрах үндэсний эв нэгдэл маань их хэрэгтэй зүйл болох юм аа. Энэ удаагийн хурал сүүлийн 10 жил дэх өндөр гэгийн судлалын хамгийн оргил үеийнээс гэлээ. Өндөр гэгийн зан азрын хувьд, шашин номын хувьд ч, улс төрийн хувьд ч Оросын эзэн тусдаа эрх тэгш харилцаатай байхыг чухалчилж байсан бөгөөд Оросын зүгээс түүнийг Хязгаар нутгийн нэгэн хутагт гэсэн байр суурь үргэлж илэрхийлэгдэж байсан гэдгийг Чингис хаан үндэсний музейн илтгэлтэй онцолсон юм а. За энэ хурлын онцлог бол өнөөдөр яг дэлхийд өнөөдөр өндөр гэгээнийг судалж байгаа, ялангуяа өндөр гэгээний урлалыг судалж байгаа эрдэмтэд ирсэн явдал байна. За энэ хүмүүсийн онцлог нь юу вэ гэхээр 10-аад жил яг өндөр гэгээний урлалыг Монгол урлал гэдэг нэрээр гаргаж одоо судалж байгаа. Тэр хүмүүс нь бол гарч ирж байгаа. Хоёрт нь өндөр гэгээнтэй холбоотой Орос хятадын архивын материалууд гарч ирж байгаа. Тэгэхээр одоо өндөр гэгээний хэлдэг штэ манайхан манжид уруусан гэдэг ч юм уу янз бүрийн. Гэтэл Манжи хаантай ижилхэн төрийн төвшөнд холбоотон улс болж исэн гэдгийг хүртэл нотолж ингэж одоо үзэж байгаа. 3 дугаарт нь бол өндөр гэгээний өвийг ЮНЕСКОгийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил бол энэ удаагийн судалгааны үр дүн болно. Өндөр богдын мэлмийн гээсний 190 жилийн ойг 7 дугаар сарын 24-өөс 27-ны өдрүүдэд Өвөр Хангай аймгийн 9 зүйл 10 хэр хар хорой ёслол төгөлдөр зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. 2021 оноос эхлэн залуучуудын 60-аас дээш хувийн сонголт болж хүчтэй гарч ирсэн загварын шинэ ирэм бол трифт гэж нэрлэгддэг хуучин хувцасны дэлгүүрүүд юм а. Монголд 4 жилийн хугацаанд 2 төрлийн 30 гаруй дэлгүүрүүд энэ төрлөөр нэгдэж өргөжсөөр байна. Энэ удаагийн бизнес орчин болонгаар винтэж хуучин хувцасны дэлгүүрийн төлөөллөөс бизнесийн арга барил хэлбэрийг тодрууллаа. Ер нь 6 жил болж байна. Тэгээд 6 жилийн хугацаанд яг хуучин хувцсны соёл гэдэг чинь өөрөө Монголд бас нэлээд олон жил угаасаа байгаа. Гэхдээ яг соёл болж чадсан уу гэдэг дээр эргэлзээтэй. Тэгээд яг сүүлийн яг 6-7 жилийн хугацаанд бол нэлээдгүй одоо эрчимтэй хөгжиж байна л да. Яг 6 жилийн хугацаанд зөндөл юм үтсэн л дээ. Эхлээд онлайнаар явуулж үзлээ. Тэгээд одоо яг энэ дэлгүүр маань бол яг нэгдээд 3 жил болж байна. Манайх бол илүү бизнесийн хувьд илүү ниш буюу нэлээд тийм бага хүмүүс өдөр чиглэсэн цөөхөн хүмүүс өдөр чиглэсэн юм зах зээл болохоор тийчгээл илүү чиглэж ажилтдаг ер нь бол бизнес. Тэгэхээр сегментээ ерөнхийдөө нэлээд тодорхойлцсон байдаг болохоор их бүр амар одоо маш хэцүү хүндрэлүүд бол байдгүй. Яг ялангуяа хувцасаа борлуулахад гэх юм уу да. Одоо Coca-Cola гэхэд улаан өнгөшөө цаанд ордог шиг ер нь брэнд гэдэг зүйлсийг өөрөө бий болгоё гэж бодох хэрэгтэй байх та анханасаа. Тэгэхээр яг нөгөө угаасаа өөрөө бизнес ч өөрөө нийгмийн асуудлыг шийдэж явах хэрэгтэй. Тэрийгэл гол ухамсарлах хэрэгтэй гэж магадгүй хамгийн ихэнд. Тэгэхгүй зүгээр нөгөө нэг 8 хийх зорилготой гэх юм уу зүгээр юм энэчнээс хямдхан аваад үнтэй зардаг ч юм уу те. Ийм зорилгоор явах нь их чухал биш байна. Илүү эхлээд асуудлаа шийднэ. Тэр асуудал одоо хэрэгцээнд байгаа. Тэр асуудлыг шийдэж, тэр асуудлыг шийдэж өгж байгаа юм чинь эргүүлээд ашиг аавна гэсэн үг шүү дээ. Тиймэрхүү зүйлсийг бол бодох хэрэгтэй хамгийн түрүүнд. Тийм. Яг иймэрхүү жижиг бичил бизнесүүд тэр дундаа маш цөөхөн хүмүүсүүд хүрдэг төрлийн одоо зах зээл бол яалтчгүй нэг юм өөрийн гэсэн нэг онцлогтой. Тэрийг нэг хүн ойлгодог нэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр нь амнаас амд амждаг ч юм уу. Тэгвэл одоо манайх бол яг ингээл учир зүггүй ингээл будаа олгоол ингээл цөм хийдэг төрлийн бизнес биш байхгүй юу? Илүү яг л одоо брэндээ үүсгэхэд энэ брендийн одоо хүмүүсүүд одоо их тако винтэж гэдэг зүйлийг маш цөөх хүмүүс мэдж байгаа ч гэсэндээ тэр маань өөрөө тэр хүмүүс жоохон ч гэсэн нөлөөлөөс гэж хүсэж байгаа утгаараа хийгээд байгаа. Мэдээж бол бизнес гэдэг утгаараа ашигтай ажиллах хэрэгтэй. Тэгэнгүүт яг тулгарч байгаа зүйлс нөгөө нэг зах зээл жижиг маш цөөхөн амтай. Тэгэхээр манайх угаасаа цөөхөнд л хүрч сарж байгаа. Бүр илүү цөөхөнд. Манайх одоо их ингээд зүгээр би өөрөө одоо их мөнгө цуглуулад хийсэн зүйл биш. Яг краудфандинг гэдэг ийм зарчмаар манай дэлгүүр маань жижигхэн ч гэсэндээ бүтсэн. Тэгээ яг надад итгэдэг ийм хүмүүсүүдтэй ойрхон байх хэрэгтэй бид нэр өөрийн баблаа үүсгэх нь зүйтэй гэж боддог. Өөрийн нэг юм бөмбөлөг дотроо байгаад
Гэхдээ тэр бөмбөлгөөс мэдээж дараа нь задрах үеийн гараа задарч ингээ илүү томорж болно. Гэхдээ эхлээд энэ одоо концептыг чинь ойлгох, энэ бизнесийг чинь моделийг чинь ойлгох, энэ хүмүүсүүдтэйгээ илүү ойрхон байгаад хоорондоо ярилцаад санаагаа илүү сайн боловсруулах хэрэгтэй. Зүгээр нэг хүн одоо ингээд гой санаа гаргаад тэрийг хийцэн чинь найз нь тэнгууд ингээд шуураад би ч гэсэн чадчих юм болов гэдэг байдлаар шууд эхэлчихсэн шүү дээ. Тэр бол амар эрсдэлтэй. Тэгэхээр айл болох ингээд сайн бодож тунгаах, тэгээд хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Дэлхийд даяарч гэсэндээ яг фэшн зах зээлийн хувьд ч гэсэн хуучин хувцас буюу тэр дундаа винтэж хувцсны зах зээл бүр маш хүчтэй тэлж байна. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Өргөжлөлтөнд та бүхэнд гадаад мэдээг инх болгон хүргэх болно.